Сайн байцгаана уу та бүхэнд энэ мэндийг хүргэе. Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Монголын анхдагч Тэрэлж боордын сургуулиас та бүхэндээ мэдчилж байна. Тэрэлж боордын сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа эхлэх гэж байна. Та бүхэн хамтдаа үзээрэй. Сайн байцгаана уу хайрт сурагч хүүхдүүд, хүндэт багш сургам хүмүүжүүлэгчид, ажилтан албан хаагчдаа. Тэрэлж боордын сургуулаараа агуулсан хүндэт та бүхэндээ гигэн өглөөний тэрэлт мэндийг айлтган дэвшүүлье. Сулын амралтаан зөвхөн өнгөрүүлж, зугаалж цэнгсэн өдрүүдэн өндөрлүүлж, зуслан шиг найртай сургуульдаан залуус дүүнэр минь морилон ирлээ. Сургууль минь яг л хിവэрэ өнгөлөг бас тогтой. Багш нар минь эвч хүчтэй урдын ажил, сурагч хүүхдүүд минь тэмүүлэл дүүрэн учирч багтай сайхнаар хичээлийн жилийн ийхүү эхлүүлж байна. Ирхэн сурагчид хүндэтгэгчид. Энэ жил үүсгэн байгуулагдсны 5 жилийн ойтойгоо золгож байгаа Монголдон анхдагч Тэрэлж боордын сургуулийн 2024-өөс 2025 оны хичээлийн жилийг нээж өгөх хэмээн Тэрэлж боордын сургуулийн гүйцэтгэгч захирал Содном Даржаагийн цэнд сайхан таныг хүндэтгэн урьж байна. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Багшин сайн баярлаа. Хайрт хүүхдүүдтэй. За мөн багш нар, ажилтан албан хаагчдаа Тэрэлж боордын сургуулийн 6 дахь хичээлийн жил мөн 5 жилийн ойн баярын мэндийг хамтдаа өргөн дэвшүүлж байна. Энэ сайхан цаг мөчид ийм гоё газар сургууль байгуулъя гэж сэтгэсэн тэр нэгэн гайхамшигтай оюун ухаантай хүнд гүнээ талархахыг хүсэж байна. За мөн Тэрэлж боордын сургуулийн үүсгэн байгуулагч Монгол Улсын гавьяатагч шинжлэх ухааны доктор профессор Жамбалын цэцэгмаа багшийнхаа мэдчилгээд нийт сурагчид багш хамт олондоо мөн уламжилж байгаадаа таатай байна. Ингээд өнөөдөр урилгаар бас хүрэлцэн ирсэн манай 13 дугаар ангийнхан баяр хүргэе. За түүний 15 дугаар ангийнхан. За Бацах багштай төгсөлтийнхэн за мөн удаан жаргал багштай төгсөлтийнхэн за тун удахгүй сайнс тасран багштай 14 дугаар ангийнхан бас мөн хүрэлцэн ирж байгаа. Тэгээд энэ дашрамд хэлэхэд Тэрэлж боордын сургууль нь хэдийгээр хүүхдүүд маань шилжсэн төгссөн ч гэсэн та нарынхаа өмнө үргэлж нээлттэй байдаг шүү гэдгийг хэлье. Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэндийг дахин дэвшүүлж энэ хичээлийн жилд хэдүүлээ сурлага, урлаг, спорт, шалгалтын бүхэл төрлийн амжилтуудаа хамтдаа ахиулцгаая, хамтдаа хичээцгээе гэж багш нь уриалж байна. Ингээд хүндэт хүүхэд багчуудаа эрхэм багш, ажилтнууд хамт олон та бүхэндээ дахин Тэрэлж боордын сургуулийн 6 дахь хичээлийн жил 5 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж энэ хичээлийн жил нээсний мэдэгдээ. Одоо Тэрэлж боордын сургуулийн хичээлийн жилийн нээлтийг тохиолдуулан уламжлал ёсоор улс орнуудын төрийн далбай болон Тэрэлж боордын сургууль Кембрижийн тугийн өндөрлөгт өргөн мандуулах гэж байна. Тэрэлж боордын сургуулийн сурагч, багш, ажилтнууд дуулж бай. Номхон Тэрэлж боордын сургууль болон улс орнуудын төрийн далбайг тугийн өндөрлөгт өргөн мандуулахад бэлдэг. Монголын анхны ногоон бүсдэх эко кампус эрүүл аюулгүй орчинд горих тэрэлжийн үзэсгэлэнт байгальд үйл ажиллагаагаа явуулдаг Тэрэлж боордын сургууль 5 нас хүрч байна. Олон улсын Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг Тэрэлж боордын сургууль Checkpoint, IGCSE, ASA түвшний шалгалтуудад сурагчдаа бэлтгэн оролцуулдаг нь мэдээж бас нэгэн давуу тал.
Тэгвэл энэ хичээлийнхээ жилийг олон улсын шалгалтуудад AB үнэлгээтэй шалгагдсан сурагчдынхаа амжилтаар угтаж байна. За ингээд эдгээр хүмүүс яагаад энд гарч ирсэн бэ гэхлээр манай чекпоинтын шалгалтын дүн ирчихсэн сертификат ирчихсэн. За ингээд тэр шалгалтаа маш амжилттай өгсөн хүмүүстээ өнөөдөр энд сертификатыг гардуулж өгнө. За дараа нь бас IGCSE AS level-ийн сертификат нь хараахан ирээгүй байгаа ч гэсэн дүн ирчихэд байж байгаа. Ингээд хамгийн өндөр оноо бүх хичээл дээр авсан манай одоо хамгийн шилдэг сурагч гэж хэлж болно. Чин зэргийн эрдэнэ төгсийг урьж байна. За түүний араас би аюудари таныг урьж байна. Мөн одоо маш өндөр оноо авсан. За тэрний дараа мөнхчин таныг урьж байна. Скорингийн сурагч мөнхчин статистик өндөр оноо буюу 50 онооноос 40 оноог авсан одоо ийм хөвгт байж байна. За авны араас манай цүлт очир математикийн хичээл дээр бас 50 оноо авахаас 50 оноо авчихсан одоо ийм өндөр хөвгт байна. За энэ дараа манай мөнх дэлгэр скорингийн сурагч мөнх дэлгэр таныг урьж байна. ЭС-ийн төвшөнд анх удаага 18 мөнх шалгалт өгсөн 2 хичээлээр. За тэр хичээлийн одоо урд нь гаргаж байгаагүй амжилтыг манай хүүхдүүд мундаг гаргасан. Жишээлбэл 11 12 дугаар ангийн сурагч Б-ийн ЭС-ийн математикийн хичээл дээр A авсан байна. За ингээд ингэчингээ урьж байна. Мөн 12 дугаар ангийн сурагч мөн ЭС-ийн ангийн хэл дээр A гэдэг үнэлгээ авсан. За мөн 11 дугаар ангийн сурагч Бендриагийн төгөлдөр IGCSE-ийн англи хэл дээр бүр A одтой авсан сурагч байгаа. Одоо Тэрэлж бордын сургуулийн хичээлийн жилийн эхэнд тогтсон уламжлалаанд дагаж сурагч, багш, ажилтнууд тангараг өргөх цаг болжээ. Сурагчдын тангарагийн үгийг 12 дугаар ангийн сурагч, сургуулийн анхны элсэгч Инхбатын Инх оргил, дүүргийн олимпиадын авраг, нийслэлийн олимпиадын шагналт байр, Аз гэрлийн болор тунгалаг 7 дугаар ангийн сурагч, багш нарын тангарагийн үгийг сургуулийн дизайн технологийн багш Гэрэл Чулууны Санж Дансран, ажилчдын тангарагийн үгийг гарч эрхэм хүүхд багчууд та бүхний дулаан тогтоо сайхан байрыг та бүхэнд зориулан барийн төлөө зориулан ажилладаг чин сэтгэлийн дэвсдэг энэг хүн буюу Нямочрын гомд уншиж сонирдуулах болно. Ингээд сурагчдын тангарагыг эхлээд өргөцгөөе. Сурагчид тангараг өргөхдөө бэлтэг. Тэрэлж бордын сургуулийн сурагч би сурагчийн дүрмөө мөрдөж сургуулийн зурмыг сахин бусдын эрхийг хүндэж бусдаа их зүйтэй харилцан авьяас бэлгээ хөгжүүлж ахиц дэвшилт шамдан эд зүйлдээ өөрөмсөг хандаж ихээ мэдэж үүргээ хэрэгжүүлэн багштайгаа нээлттэй ярилцаж боловсрол мэдлэгтэй шамдан сурцгаа тангараглаж байна. Тангараглаж байна. Тангараглаж байна. Тэрэлж бордын сургуулийн нийт ажилтаа албаагчдын төлөөлөн инхүү тангарага өргөссөн эрхэм та бүхэндээ дахин талархлаа илэрхийлье. Ингээд эрхэм хүүхэд багчуудаа, хүндэт сурагчдаа, эрхэм хүндэт багш сургууль хүмүүжүүлэгчид, ажилтан албан хаагчдаа Тэрэлж бордын сургуулийн 2024-өөс 2025 оны хичээлийн жил эхлэхэд бэлэн боллоо. Хичээлийн анхны хонхыг төгсөх ангийн сурагч Кембрижийн олон улсын AS төвчний шалгалтыг A-элгээтэй өгсөн 12 дугаар ангийн сурагч Инх баярын инхчин, сургуулийн хамгийн балчир сурагч буюу 6 дугаар ангийн сурагч Отгон баярын од сайхнаар зохиж хичээлийг эхлүүлэх боллоо.
Энэхүү чингэрэг хөнгөний хавтны дуунаар таахын хичээлийн байрны хавтаа мөрөлдөхийг хүрч байна. Ирхэн сурагчид дүүнэртэй багш сургууль хүмүүжүүлэгч ажилтны аппарат та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье. За баярлалаа. Ерөнхий боловсролын тэрэлж бординг сургууль Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч олон улсын сургуулигаа ингээд бид үүсгэн байгуулагтаа 5 жил хэдийнэ болж энэ одоо 6 дахь хичээлийнхээ жилийг инхүү албан ёсоор нэгээд сурагчтай хүүхдүүдээ багш ажилтнууд төгөөс зогсохгүй дээд үеийн 3 үеийн төгсөгчтэй ураад маш баяр жаргалтай байж байна энэ цаг үечид. 5 жил болоход бид нийтдээ 4 удаагийн төгсөлт амжилттай хийсэн байна. Ингээд нийт төгсөгчдийнхээ дунд бид TBS alumni буюу тэрэлж бординг сургуулийн төгсөгчдийн холбоог энэ жилд байгуулж за үүний одоо хамгийн ихний үйл ажиллагаа болох үе үеийн төгсөгчдийн уулзалтыг өнөөдөр өдөөс хойш одоо хийх гэж байна. За тэгэхээр энэ сургуульд сураад төгссөн сурагчид маань Монголдо төдийгүй хөлийн чандад суралцахад бординг сургуулиас олж авсан тэр мэдлэг, туршлага, дадал, нөхөрлөл, дурсамж нь амьдралд нь ямар хэрэгцээтэй болдог вэ гэд дүүнэртэйгээ ярилцгаага. За тэгээд мөн энэхүү холбоог одоо яг нэлээд албан ёсны түвшинд авч явахаар энэ үйл ажиллагааг эхэлж байна. За харин энэ хичээлийн жил бид харьцангуй туршлагачж байгаа гэдэг утгаараа за тэгшээ буюу 5 жил гэдэг утгаараа сургалтынхаа хөтөлбөр төлөвлөгөөнд нэлээд одоо өөрчлөлтүүдийг агцуудыг оруулж байгаа. Жишээлх юм бол төгсөх ангийн сурагчдад 12 дугаар ангийн сурагчдад бид одоо амьдралд нь илүү ойр байлгах үүднээс жолооны хичээлийг анх удаа энэ хичээлийн жилээс орж эхлэх гэж байна. Тэгэхээр хүүхдүүд маань 12 дугаар ангиад төгсөөд 18 нас хүрэхдээ жолооны үнэлгээтэй болоод төгснө гэдэг нь манай сургуулийн нэг том одоо онцлог болно гэдгийг дурдхан зүйтэй. За мөн өнгөрсөн жилийн төгсөгчдийн хувьд IELTS-ийн олон улсын шалгалтын дундаж оноо 5.5-аас 8.5 байсныг би бас чамгүй өндөр оноо гэж дүгнж байгаа. Тэгэхээр энэ мэтчилэн амжилтуудаа ахиулаад college preparation буюу одоо ихтэй сургуулийн оюутан болоход бэлтгэх тэрхүү чиглэлийн хичээлийн цагийг уртасгах за лекцэнд суух тэр дадал зуршлыг суулгах зорилготой олон хичээл хөтөлбөрүүдийг шинээр нэвтрүүлэн эхлүүлж байна. Бординг сургууль маань өөрөө 2 байгууллагын цогц гэж би боддог. Өөрөөр хэлбэл боловсролын байгууллага буюу яг боловсрол суурьтай багш нар нөгөө талаас хүүхдийн байгууллага, хүүхдийн эрхийн байгууллага хоёрын үйл ажиллагаа зэрэгцээд хосолд явж идэг учраас энд ийм зусламшиг, зугаа цэнгэлтэй, баяр хөөртэй, адал явдалтай уур амьсгал байх нь гарцаагүй. Тэгэхээр миний бие заа муу манай ахлах тоогооч дотор байр болон төлөрсөн үйл ажиллагааны багш гэх мэтчлэн хүмүүс бол яг одоо найрамдал цэцлэн буюу бид нар хүүхдийн байгууллагаар дагнан мэрэгшсэн хүүхдийн байгууллагын ажилтнууд байгаа. За сургалтын албыг маань бол Кембрижийн хөтөлбөр гадаад харилцаа яг сургалт эрхэлсэн дарга гэх мэтчлэн ингээд яг сургалтын чиглэлийн хүмүүс удирдаад явдаг. Тэгэхээр энэ хоёр талаасаа одоо ингээд цогц болж ажилтдаг гэдэг утгаараа манай сургуулиас хүмүүс зослон юм шиг тэгсэр нэ олон улсын аягүй өндөр зэрэглэлийн сургууль юм шиг энэ мэдрэмжийг давхар авдгаараа онцлог. За тэгээ Монголын анхны эко кампус бүхий за Улаанбаатар хотоос зайдуу, утаагүй, төвжрэлгүй, стрессгүй бүсэд байгуулагдсан олон улсын хөтөлбөр бүхий тэрэлж бординг сургуулийг сонгон суралцж байгаа нийт хайрт хүүхэд багчуудтай манай сургуулийг төгссөн нийт үе үеийн төгсөгчдөө сургуульд маань ажиллаж байсан үе үеийн багш ажилтнуудтай тэрэлж бординг сургуулийн 6 дахь хичээлийн жил за мөн 5 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж байна. Шинэ хичээлийн жилийн баярын мэнд дэвшүүлээ. Манай сургуулийн 5 жилийн тохиолдолн үе үеийн төгсөгчд маань өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. Ах эгч нар маань өөрсдийнхөө авсан тэтгэлэг одоо суралцж байгаас сургуулийнхаа тухай маш сонирхолтой яриануудыг ярьсан байгаа. Одоо та бүхэндээ тэр ярилцлагыг хүргэж байна. Төгссөн сурагчид маань ямар сургуулийг төгссөн, ямар мэрэгчлээ, одоо ямар ажил хийж ийн гэх мэтлэн. За хамгийн гол нь энэ мэдээлэл нь одоо энэ тэрэлж бординг сургуульд сурж явах үедээ танд өөртөө шингээж авсан скил чадвар одоо юу гэдэг те тэр зүйлтэй хэрхэн яаж холбогдож ийн гэдэг нь их сонирн байна.
Би өнөөдөр University of London гэж сургуульд тэтгэлгээр тэнцсэн. Одоо 9 сарын 11-нд явна. За би энэ сургуульд ирээг бол би одоо тий гадаад гэдэг ертөнцийн юусаа бүр бодохгүй байх. Тий тэгээд за энэ сургууль бол намайг угаасаа амар нээж өгсөн. Би анх ирэхдээ бас яг одоо энэ анар шиг бас маскнаас алддаггүй байсан л та. Тий айгүй иччтэй айгүй дотгошоо нөхд дотгошоож байгааг л тий. Тэр нэг юм ичимхий юм. Тий. Тийм байсан. Одоо бол өөр штэ. Шал өөр. Хит өөр. Тий. Ийм орчинд одоо байхаар айгүй их юм сурдаг. Тэгээ одоо би одоо их сургуульд очиод угаасаа ямар ч санаа зовох юм нэгэндээ алгадав. Тийм л угаасаа бүгднтэй би зохицоод амьдарч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Энд 3 жил амьдарсныхаа үр дүнд. Би болохоор Шанхай их сургуульд тэтгэлгээр тэнцэж орсон. 100% тэтгэлэг тэгээд сарын 2500 yen стипендтэй. Би яг тэрэлж бортинг сургуульд орж ирээгүй байсан бол би Шанхай их сургууль байтгаа ер нь Монголдоо их сургуульд ч бараг тэнцэж чадхааргүй байсан байх гэж би өөрийгөө боддог. Орж ирээд хүмүүсийг ойлгож сураад яг ямар хүнтэй яаж харьцах, тэгээд альва нэг нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх, ажлыг бас тэр дор нь хийж сурсан. Тэгээд тэрэлж бортинг сургуульд орж ирээд би бас айгу өөртөө итгэлтэй болсон. Одоо би яг ингээд 3 жилийн өмнөх би байсан бол одоо миний нүүр ингээд бүр ингээд часуулаан заяа. Ярьж чадахгүй хоолой гацаад ээрэд бүр хачин юм болцсон сууж байгаа. Тийм. За баярлалаа. Анартаа микрофоныг шилжүүлье. За би одоо дараа 7 хоногт Америкийн нэгдсэн улс руу Kalamazoo College гээд тийм газар руу ингээд сурахаар явах гэж байгаа. Тэгээд тэрж бол намайг ер нь бол амар өөрчилж чадсан. Баг шанх хэлжсэн. Бол бүр амар ичимхий дараахан ямар ч тийм нийгмийн идэх байхгүй зүгээр л айгаа урсгалаараа явдаг хүн байсан байхгүй юу. Тэгээд тэрэлжэд ирээд амьдралын шаардлагаар ч гэх юм уу ингээд хүсээгүй урлаг юм хүмүүнд бүр амар оролцоод ингээд цаанаасаа би яг өөрөө хийсэн гэж нэг мэдсэн л ингээд амар их юм хийсэн, амар их юм ингээд бүтээсэн. Тэгээд ингээд яг Америкийн их сургуулиуд нөгөө нэг аппликейшн хүлээж авахдаа нөгөө хичээлээс гадуур үйл ажиллагаа амар их хардаг. Тэгээд тэрэлжэд орж ирээд ингээд миний хийсэн юмнууд бүр ингээд өмнө амьдралынхаа одоо бараг 9 жил хийгээгүй юмнуудаа ингээд тэрэлжэд байх 3 жилийн хугацаанд ингээд бараг бүгдийг нь хийсэн ингээд нэг амар гой юм ингээд хийгээд туршаад үзсэн. Тэр нь ингээд яг Америкийн их сургуулиудад их тэтгэлэг авахд амар тусламж дэмжлэг үзүүлсэн. Тэр талаараа бол энэ намайг ер нь нэлээд нээж задалж чадсан. Тийм. Баярлалаа. За манай эмүүчин. За би төгсөөд нэг жилээ эхний жилээ яг шууд гадаад явахаас жоохон аяагаадсан байхгүй. Тэгээд за ямар ч гэсэн эхний жилээ нэг оюутны амьдрал үзьгээд ангаахт ороод тэгээд нэг жил сурсан. Тэгээ ороод бол хүмүүстэй харилцахад бол ямар ч асуудал байгаагүй. Энд ч нөгөө нэг айгу олоолаа ингээд байгаа сурцсан болохоор тэгээд сая ангаахаа төгсөөд одоо Австрали 3-7 оны дараа явах гэж байгаа. Баярлалаа. Цаана төвшин баяр. За би Шанхайн санхүү эдийн засгийн сургуульд бизнес менежмент чиглэлээр суралцж байгаа. Тэгээд тэрэлжээс л авсан одоо миний хувьд гэх юм бол академик мэдлэгээс илүү амьдралын ухаан гадаад улсад очиод илүү хэрэг болж байгаа. Бусдаа яаж харилцах одоо жишээлбэл тэгээд сургууль 10 жилдээ сурч байхдаа гадаад багш нартайгаа яаж харилцаж байж байгаад гадаад хүний занг таньж мэдээд тэнд очиод гадаад хүмүүстэй харилцахад ер нь бол нэг асуудалгүй санагддаг. Тиймэрхүү байна да. За баярлалаа. Мөнх хоёртаа микрофоныг шилжүүлье. Одоо Шанхай их сургуульд бизнесийн удирдлага гэдэг мэргэжлэр сурч байгаа. Тэгээд эндээс яг юу олж мэдсэн бэ гэвэл үнэхээр яг бординг сургуульд сурсан, энд сурсан хүн бол хаанч амьдарч чадна. Яг бүр юунаас ч яахгүй юм чи гадаад руу явна очиж сурна гэхэд бол юунаас ч яахгүй, юунд санаа зовхгүй. Угаасаа би чадна. Өөртөө амар итгэлтэй. Өөртөө ямар хүн хамгийн итгэлтэй байдаг вэ гэвэл өөрийгөө олоо мэдсэн. Тэгээ би өөрийгөө хаана олж мэдсэн бэ гэвэл энэ сургуульд. Яаж олж мэдсэн бэ гэвэл энэ багш нар. Манай багш нар намайг задлсан, энэ хүүхдүүд намайг задлсан. Тэгээ энд сурсан хинч бай. Яг бүгдэнд нь яг би яг бүр хэлж чадхаар байна. Бүгдэнд нь
хаанч очиж сурсан ямар ч асуудалгүй сурч чадна гэж би бол итгэлтэйгээр хэлж чадна. За бодож чамайг. За би одоо болохоор шинжлэх ухаан, технологийн сургуулийн салбар сургуульд техникийн механик буюу нисхийн инженер чиглэлээр сурж байгаа. Яг төгсөх үедээ гадагшаа явах гэсэн чинь бас коронатой байсан болохоор явж чадаагүй. Тэгээд эндээ ганц жил оюутан байгаад үзье гэж одоо сурж агаад тэгээд за нэг бүсэнд төгсчөөд явъя гэд тэгээд одоо нисхийн инженерээр сурж байгаа. Их сургуульд сурахад оюутан байхад энэ тэрэлж сургуулиас юу юм надад хэрэгтэй байсан бэ гэхээр ингээд айгүй олон зүйлийг цаг тухайд нь зохицуулж сурсан юм шиг санагддаг. Энд одоо ингээд улсын сургууль байлаа гэж бодоход нэг өдөр нь хичээлээ тасалдаг ч юм уу, даалгавраа хийдэг ч юм уу, тиймэрхүү тохиолдол байдаг штэ. Энд ирэхээр угаасаа ямар ч тийм боломж байхгүй, бүгдээр ингээд шахуулсаар агаад сурцсан яг юмыг цаг тухайд нь хийж сурсан юм шиг санагддаг. Одоо тэгээд их сургуулаа төгсчөөд гадагшаа нисгэгчээр явж байгаа. Тэгээд мэдээж гадагшаа явангууд дахиад дотор барьтай сургууль ч юм эсвэл тусдаа гарна. Тэнгүүд бординг сургууль байцсан юм чинь ямар ч асуудал байхгүй гэж боддог доо. Баярлалаа. За би болохоор одоо Paris товц дизайнераар сурж байгаа. Тэгээд яг сургуулиас авсан зүйл гэх юм бол хатуу жил. Мэдээж эдний манай одоо ингээд төгсчтэй ярьсан шиг цаг баримтлал, цагаа зөв зохицуулах, төвчээр гэдэг зүйлсүүдийг сурсан. Тэгээд хамт амьдраад би нөгөө 3 жил яг дарах гэсэн. 2 жил байрлал дарах, 1 жил ингээд явцсан болохоор яг хүүхдүүдтэйгээ ингээд нүүр тулдаг, ингээд хүүхдүүдтэйгээ ярилцдаг. Тэр нь жоохон хэцүү байсан гэх юм уу. Тэнгүү тэндээс амар хатуу жил гэдэг зүйлийг их сурсан. Гадаадд одоо жишээлбэл чи аим олон хүмүүстэй ярина ингээл зөндөө олон орны хүмүүс байгаа штэ тэр чинь сурах гад тэнгүү тэд нартай зохицож тэднээс өрсөлдөх чадвар бас одоо энэ сургуулиас ингээд сурч авсан гэх юм уу. Манай сургуулийн хоол тавхны харж байгаачлан айгүй дээд чанарын юм бол биднэрт үргэлж сайн чанарын орцуудыг сонгож хоол хийж өгдөг. Тогооц ахигч нар маань хүүхдийн хоол хийдэг байсан маш туршлагатай олон жил хоол хийсэн галтгоонд ажилласан тийм хүмүүс байдаг. Тэгээд ер нь намайг сурдаг байх ч гэсэн дандаа гоё амттай, чанартай хоолоор үйлчлдэг байсан. Тэгээд ер нь өнөөдөр хэлцэд баг хоолоо санаад ирлээ л дээ. Харин одоо та бүхэндээ сурагчд маань дотор байрандаа хэрхэн амьдардгийг харуулцгаая. Сайн байцгаана уу? Тэрэлж бординг сургуулийн 7 дугаар ангийн сурагч Баялаг байна. Одоо хэдүүлээ манай өрөөтэй танилцгаая. Бид нэр өрөөндөө дөрвөлэн амьдардаг. Энэ миний ширээ, харин тэр болохоор манай найзын ширээ. Энэ болохоор бас манай найзын ширээ. За, энэ болохоор миний ширээ. Тэгээд шүүгээтэй, ширээтэй ортой. Тэгээд бид нар болохоор тус-тустай ортой. Тэгээд өрөөнд болохоор ариун цэврийн өрөө, тэгээд дүүштэй гэдэг нь надад их таалагддаг. За бид нэр болохоор хичээлээ хамт хийдэг. Тэгээд мэдгүй юмаа найзуудаасаа асуух нь дотор байранд байдаг болохоор багш руугаа яваад асуух нь илүү даваа талтай байдаг. За сайн байцгаана уу? Намайг сүүл очир гэдэг 9-р ангийн сурагч. Энэ манай найз Барсуул, энэ манай найз Төвшин сайхан. Гэртээ амьдрахаас баг амархан штт. Шал мал байхгүй тэгээ. Найзтайгаа авах нь илүү гоё. Найзтайгаа авах нь илүү гоё. Удаан цуг амьдарсан өмнө жилийн найзууд энэ хоёлаа өмнө жил сурж исэн. Тэгээд удаан амьдарсан болохоор би бинийгаа ямар хөөхтэй юм мэддэг. Тэгээд цонхоороо харах юм бол ийм гоё байгаль авсан. Тэгээд цэвэр байгаа штт.
Манай сургуулийн аялалд хамтаа байсан та бүхэндээ маш их баярлалаа. Хэрвээ та бүхэн илүү мэдээллийг авахыг хүсвэл доорх байгаа хаягуудаар зочлоорой. Баярлалаа. Баяртай.